Хоёр нэг сар ерөөсө бичлэг хийвэл бүр төсөөрсөн яана одоо бэлтгэл хийж байгаа. За 1 2 3 Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн өнөөдөр өсвөр насны хүүхдүүдэд дүүнартаа зориулаад арьс арчилгааны талаар зөвлөгөө өгөх болно. За нэгдүгээр арьс арчилгаа гэхээр гоо сахны бүтээгдэхүүнийг зөв сонгох хэрэгтэй. Хамгийн том алддаг зүйл юу вэ гэхээр хитрхи нөгөө энэ сайнгийн тэр сайнгийн гээд сонсон юм аа шууд хэрэглээд аваад хэрэглэжтэй. Гэтэл тэр хэрэглэж байгаа гоо сахны бүтээгдэхүүний орц найлгын масаа харж байгаа хэрэгтэй. Аль болох алкогол багтай, аль болох байгалийн гаралтай, зөөлөн бүтцтэй бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй гэж би зөвлөмөр байна. Тэгэхгүй бол нөгөө дүүнер маань нөгөө хитрхи нөгөө спиртний агуулмж ихтэй одоо тийм хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхээр тэр нь аяанда арьсыг нэмзэгшүүлдэг, батгажилт гарч эхэлдэг. Ер нь олон арьсны асуудал үүсдэг. Нүрэ угаахаар л арьс хорсдог ч гэдэг юм хуурайш тийм арьсны асуудалтай болчдөг байгаа шүү. Тэгэхээр дүүнер маань аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгож байгаарай. За тэг хамгийн гол нь цэвэрлэгээ маш чухал. Орой гэртээ очиод шууд шингэн савнгаа угаачаал тосоо түрхэл болоо гэж боддог. Гэтэл тэр нүрийн шингэн савнгаа зориултын цэвэрлэгч брашаар бүр гүн цэвэрлээд аль болох тэгж хүчтэй бол урьж угаад болохгүй зөөлөн массаж хийх маягаар угааж агаараа. Дараа нь алкогол багтай энэ алкогол агуулаагүй тоник нүрээ арчиж цэвэрлэнэ. Дараа нь чигшүүлэгч тос хэрэглэхгүй бол зарим хүүхдүүд болохоор шууд тоник хэрэглэчээд шууд унтаад өчтдөг хүүхдүүд байдаг. Арьсаа заавал чигшүүлж явах хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. За энэ ингээд. За дараа нь болохоор чигшүүлэгч маскыг бас хэрэглэж явах хэрэгтэй. Гэхдээ янз бүрийн ретинол ч гэдэг юм уу хүчтэй тийм нүрийн салфетик маск хэрэглэхгүйгээр бас л байгалийн гаралтай зөөлөн. Ерөнхийдөө миний бодлоор Японы дотор олон ширхттэй маскууд илүү арай зөөлөн бүтцтэй байдаг. Тэгэхээр энэ Японы салфетик маскуудыг ерөнхийдөө зөөлнө. За хоёрдугаарт болохоор мэдээж гаднаасаа 1000 сая үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү дотроосоо идэж ууж байгаа юм харах хэрэгтэй. Би болохоор яг шийдсэн насн дээр 10 жил байхдаа дандаа юм шарсан түлсэн хоол маш их эздэг байсан. Газтай, ундаа, түргэн хоол, одоо шиг үедээ буфет ороод пирожки дандаа юм шарсан хуушир мушиг хийддэг байсан. Өөх тостой ялангуяа юм шарсан түлсэн хоол идэхээр дотроосоо бидний нөгөө бие организм бохирлогдоод ирэхээр нүүрэн дээр хүсэн үсээгүй батга маш ихээр гарч эхэлдэг. Тэгэхээр мэдэж ууж байгаа хоол хүнсэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй шүү. За бас халуун ногоо, бэлэн гомон, зармаг. Одоо зармаг өөрөө маш их тийм хуйраас юу агуулж байгаа. Дээрээс нь чихрийн агуулмж байдаг учраас нөгөө бидний бие организм чинь 70% нь ус байдаг учраас тэр одоо юу гэдэг шингэнийг өөртөө ингээд одоо юу гэдэг сороод авчдаг гэсэн. Тэгэхээр аль болох дүүнер маань ундаа одоо янз бүрийн кофе, газтай ундаа уухын хооронд цэвэр ус ууж агаараа хэрэг амчин цангаж усыг санал болгомоор байна. За 3 дугаарт болохоор эрт унтаж амарч явах хэрэгтэй. Уцаа байнга ингээд оролдоол шөнө унтахгүй хичээлийн ачаалч гэдэг юм уу эсвэл компьютерийн ард тундаа суухаар арьс бас айгүйх тийм одоо ядарч идэг байгаа шүү. Дараагийн анхаарах зүйл нь юу гэхээр өсвөр насны охтууд маань нүрээ бүр хитрхи зузаан боддог. Зузаан бодох шаардлагагүй. Арьс маань өөрөө байнгын амьсгалж явах хэрэгтэй. Аль болох гэртээ байхдаа нүрээ бодохгүй, гадуур гарахдаа мэдээж тодорхой хэмжээнд арьсаа хамгаалах үүднээс сэвтгэхгүй үүднээс арьсаа хөнкөн гэрэмдэж, эсвэл хөнкөн пудэрдэж байна. Хитрхи зузаан бодоод бас дэмий яадаг ба. Тэр маань явандаа яадаг гэхээр мөчөлд үүсгдэг. Арьсны асуудлууд аюул үүсгдэг учраас хөнкөн бодож байгаараа өөрийнхөө одоо гэдэг байгалийн гоо үзэсгэлэнгээ яг тодруулах үүднээс уруулаа хөнкөн бодоод сормосоо боддог ч гэдэг юм уу кремийн нүуний харсыг хөнкөн кремтж бас болно. За хамгийн анхаарах зүйл нь юу гэхээр дүүнер маань гараа нүүрэнд маш их хүргэдэг. Гараа ингээд шанаагаа тулах. За тэгэл одоо нэг батг гарлаа гингүүд хумсаараа ингэж оролдох, өөрөө шахаж оролдох. Эсвэл уцаа айгүй хацрандаа их нааж ярддаг. Гэтэл бидний нүдэнд харагдахгүй хэдэн сая ням бактери одоо энэ уцны бэлгэцэн дээр бас байж идэг. Мөн бид нар унтж хахад дэрний уутанд
бидний арснаас ингээд маш их хөлсний булчирхай ингээд ажиллаад хөс хялгардаг. Тэр маань дэрний уудан дээр наалддаг. За тэгээ охтууд маань болохоор би ч гэсэн өмнө яг тийм байсан л да. Унтахтаа ингээд үсээ затаатай унтчихдаг. Гэтэл бид нэр гадуур ингээд явж хахад одоо бас нэг агарын ням бэхтэр чинь үсэн дээр наалтаад тэгээд унтчихад ингээд үрэлт үүсгээд хацраад маш их батг гаргаад байдаг. Тэгэхээр айл болох үсээ шүлжиж унтж байгаараа тэгээд дэрнийхээ уудыг 3 хоногт нэг удаа угаагаад араас нь заавал эндүүдэх хэрэгтэй. Эндүүдснээр яадаг гэхээр бас тэр одоо нэм бактерийг бас устгаж өгдөг байна. За бас нэг зүйлийг бас сануулж хэлэхэд дундаа нэг том байны алчуур тавьчаад гар нүрээ арчаад байдаг. Энэ бас буруу. Аль болох нүүрний алчуур жижигхэн тусдаа, гарны алчуур тусдаа байдаг бас. Ариун цэврийн тал дээр бас их зүгээр байдаг. Тэгэхээр энэ дээр бас анхаараарай. Тэгээ мэдээж бас гар нүрийн алчуурыг 3 хоногт нэг удаа угаалаа. Заавал араас нь эндүүдж явах хэрэгтэй шүү. За дараагийн бас сануулгах зүйл нь болохоор тухайн батг гараад идэг хүүхдүүд маань яаж байгаа гэхээр эсвэл нэг идэж ууж байгаа хоолойстой холбоотой ходоод нь юу байна гэсэн. Тэгэхээр аль болох эрүүл ногоон айлам, гурвалжин будаа, аль болох төв шөлтөө оос айдж байгаа хэрэгтэй, усан ууж явах хэрэгтэй, ногоон цаваа сууж болно. Тэгээд бас тухаар батг гарч байгаа бас нэг шалтгаан малгай. Бид нар нөгөө тухаараа батг гарч байгаа болохоор энэс ичээд дандаа юм малгай зүйл өмсдөг шүү дээ. Би ч гэсэн бас 10 жилдээ тухныхаа батхны сорноос ичээд малгай их одоо сарвчтай малгай их өмсдөг гэсэн. Тэгснээрээ нүү эндээс хөлс улам ялгараад уланд ордуулдаг. Тэгээ би бүр чолк хүртэл тавьжсэн. Тэгэхээр чолк хэрэг та чолктоод энийг гарах нийтгээр хавчаад ургуулаарай төгөөл үс бас ингээд улам одоо өрөвсүүлээд байгаа улам одоо тэр хөлс их гаргаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас анхаараарай. За бас нэг зүйл хэлэхэд нарны тос хэрэглэж саншаарай. Нүрэ будаагүй байсан ч гэсэн, гадаа наргүй байсан ч гэсэн нүрийн харсыг хамгаалах үүднээс салхи шороо одоо нарны хит ягаан туяанаас хамгаалах үүднээс гэрээсээ гарахдаа заавал нарны тос түргэж хэрэглээрэй. Тэгвэл заримд өнөр маань болохоор нүрэ будаагүй юм чинь тэгээ шууд тос түрхэл гараа авчдаг. Ерөөс тэгж болохгүй. Тэгэхээр арс бас гинтдэг байгаа. Тэгэхээр арсаа хамгаалах үүднээс нарны тосыг заавал хэрэглээрэй. За ингээд саяны миний өгсөн зөвлөгөөнүүд дүүнерт манаас таалагдсан баг. Нүрийн арс гэдэг бол нэг өдөр юу гэдэг тос түрхэл гоё болчдөг зүйл биш. Урт удаан хугацааны арс арчилгаа өөрөө чи хичээл зүтгэл маш их шаарддаг. Тэгэхээр та нар маань сайн хичээгээрэй. Тэгээд янз бүрийн одоо тийм батг гарлаагууд батг хатаагч бүтээгдэхүүн шууд хэрэглэх гэж бити яараарай. Тэр батг хатаагч батхны зориултыг бүтээгдэхүүн чинь тухайн үедээ л арсыг ингээд юу гэдэг батгыг ингээд хатаагаад байгаа боловч хэрэглэхэ болчихгоо заал батг гардаг. Тэгэхээр амьдралын хэв маягаа өөрчлөөд эрүүл зөв хооллоод арсаа зөв арчлаад явхад аяанда арс маань гоё болчихдгоо. Тэгэхээр дүүнээ маань өсрийн насны үедээ арс айл болох байглаар нь байлгах их зүгээр шүү. За өнөөдрийн та нартай хүргэсэн зөвлөгөө маань таалагдсан бах. Таалагдсан бол лайк дараарай, subscribe хийхээ бүү мартаарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.